За сайн байна уу? Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Монголын жижиг зүрхийн албаны зохион байгуулж буй цуврал хичээлүүдийн өнөөдрийн хичээлийг миний бие их шавь дивжиний тамирчин даваад ирж, Гарууд академийн тамирчин монголчин мэдээр орно. За өнөөдрийн үндсэн хичээл бол 1-р дасгал бол бие ялалт, 2-р дасгал үндсэн дасгал, 3-р дасгал сонголтын дасгал гэж байгаа. За бие ялалтнаас эхлэе. За бие ялалтын эхний дасгал бол бүх үе мөчөө зэрэг халаана. За энэ нь болохоор бидний хэлдгээр бол jump гэдэг. За ингэж номхон зогсож байгаад тэгээд хоёр хөлөө зэрэг саваад хоёр гараа зэрэг саваа шүү. За. Yes. За энэ дасгалыг 20-оор 3 удаа орно. За хоёр дахь дасгал бол суулт. Яагаад суулт хийж байгааг бол битгий эрд өнөөдөр нөгөө хөлний дасгалууд байгаа, үе мөч чангаас өвдөгний дасгалууд их орно. За суултыг болохоор гараа инээс нугалж агаад мөрний хэмжээний зайтай бүтэн доошоо суугаад 10 удаа суун. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За 3 дахь дасгал бол дөрвөллөд суула хоош нь тааза аялаа хөлөө аялаа дээш бочих юм дасгал байгаа. Энийг 10 удаа байна. За эхлэе. Энэ дасгалыг мөн 10-аар 3 удаа хийн. За ингээ бие ялалтын дасгалууд дууслаа. Дасгалын орондоо 1-2 минутын амралтай. За одоо тэгээ үндсэн дасгал руу орё. За үндсэн дасгал нь доошо хэвтсэн байдлаас хурдан босох дасгалууд байгаа. Энгийн хиллэгээр бол хоошоо хөвтлээ дээшээ бослоо. Ингэж хийн. За эхлэе 10 удаа хийн. За 1 2 талдаа иш. Хоошоо хөвтлээ хөлөө солилоо 2 нөгөө талдаа солилоо 3 4 аль болох тааза урагшин шахаж өгнө. За дараагийн дасгал бол хөлөө нугарлаа, нөгөө хөлөө уталтаа тавилаа, гараа солбид тавилаа, хоёр дэшегээ. За эхлэе 1 За энэ дасгал нь болохоор түнхний хөдөлгөөн хэвлэлд массан орно. За тэгээ дараагийн дасгалаа. Зээж суудсан байгаа. Ингэж хөлөө нугдаа, нэг хөлөө урталтаа тавилаа, нөгөө хөлөө ойдлоо тавилаа. Энийг бол үндсэн суулт, зээж суулт гэж байгаа. За тэгээд тааза хоёр дэш нь болгоно, хөлөө хоёр дэш шилжүүлнэ. Чээж дээшээ, шилжихдээ доошоо олно. За эхлэе. Аль болох таазан дээр сайн хөлж өгөн, таазаа эргүүлээ, хөлөө сайн эргүүлж өгөн. Уян хатан санаар сайжрна. За дөрөвдөг дасгалд оръё. Эдгээр дасгалууд нь бол хэвлийг маш сайн хөгжүүлдэг учраас сайн шүү. За. Хоёр талдаа солбоод байна шүү.
10. Энэ бас хойшлоод нурууны сонголтонд явах гэж байгаа. Нуруу өвддөг хүн болон хөшж байгаа хүмүүс маш сайн хэрэгтэй шүү. За 5 дахь дасгал нь болохоор гар дээрээ туллаа. Нөгөө үндсэн зээд байрлаа. Энэ хоёроо салбина. За эхлэе. 10 шилжиж өгөхдөө таа зайл болох сайн эргүүлж өгнө. Сайн эргүүлж өгнө. За ингээд өнөөдрийн үндсэн хичээл дуусч जैन. Тэгээд төгсгөл хэсгэл буюу сонголтын хэсэг рүү оръё. За сонголтын хэсэг нь ингээд зээд суулаа. 2 гараа урагшин шолоо. Урагшаагаа сонголаа. За 1 2 3 4 5 6 7 8. За нөгөө талдаа зээд суулаа. 2 гараа аль болох сайн урагшлуулна. Тэгээд доолж өгнө. За 1 2 3 4 5 6 7 8. За зээд суулаа. Артлын үйл шулуун. Чээж дээшээ гараа эргүүлж өгөөд. За энэ сонголтыг хөл болох аль болох энэ хөлд уртлын үйл тэгшгэн байх зорилттой. За 10 удаа доолж 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нөгөө талдаа таацаа доошлуулж өгөө шүү. Хөл шулуу. Таац чинь доошоо. Уртлын хөл чинь шулуу. Гараа эргүүлж өглөө. Чээд чинь дээшээ. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За хөлөө нуглаж суулаа. Тохооноосоо барьлаа. Баруун тийшээ таацаа унаглаа. За тохооноосоо татлаа. 1 2 3 4 5 6 7 8 9 10. За нөгөө талдаа тохооноосоо татлаа. Зүүн чигээ суулаа. 1 2 3 4 5 6 7 8. За ингэж яагаад хөлөө нуглаад хоош хэвтэн нуруугаа сунгана. Энэ гойны уртлын хэсгүүдээ бас сонгож ийн гэсэн үг. За хоош хэвтлээ. Бас 10 тоолно. За 1 2 3 4 5 6 7 8 9 10. За дээш баслаа. За өнөөдрийн хичээл ингээд дуусч байна. За тэгээд дасгалаа дархлаагаа дэмжээрэй. Амжилт хүсье. Гэхдээ спортлог бай шүү.